улсад үйл ажиллагаа явуулдаг Израиль олон улсын нэртэй байна. Бидний Монгол дахь салбар Монгол улсад үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд энэ байгууллага маань Иесус Христосийн хажмын нэгэн хүмүүсийн гишүүдийн хандлагыг өөрчлөлт өгөөд бид нэр энэ удаад хамтдаа хүнсний багц бэлдэх төслийг хэрэгжүүлж байгаа. Тэгээд энэ хүнсний багцыг хэрэгжүүлэх төсөл маань маш олон сайн дүрээр олгож байгаа. За энэ жил болгоно манай Монголын хүмүүс хамтдаа ихийг гүйцэтгэх гэсэн аян явуулсан. Тэр аяныхаа хүрээнд бид нэр энэ жилийн хувьд бол хүнсний багц буюу food project гэж нэг төслийг хэрэгжүүлж байна. За энэ төсөл маань 700 зорилттой бүлгийн гэр бүлийн бас гэрхийн байгууллага. Ер нь гэр бүл багц маань одоохондоо нэг 2-4-7 хоногийн хүнсний багц байж байгаа. Хүнсний багцад юу явуулсан гэдэг нь за тэгээд энэ төсөл маань ерөнхийдөө маш олон сайн дүрийг олгож байгаа. Буюу бид нэр одоо сая картын харж байгаагаар бол нэлээд олон манай сайн дүрийн гишүүд манаас олгож байна. За багцаараа нэг 50-аас 100 өнөөс ингээд коронавигийн нөхцөлтэй хөл хорионы үе байгаад учраас бид нар энэ олцох хүмүүсийн тоог багасгаа аль болох боломжтой хамт хэмжээгээр ажиллаж байна. За бидний хамтарч ажиллаж байгаа байгууллага бүрийн болоод бүрийн бас байгууллагууд чинь гадаадын хүмүүс байгаа, дотоодын хүмүүс байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо гэж байна. Бас дахиад хэрэгэн цэртэй иргэдийн холбоо гэж бид нар бүрийн байгууллагын одоо нэгжүүдтэй бас хамтарч ажиллаад эмзэг бүдгийн иргэдтэй эдгээрийг хүргэхээр бол ашиглаж байна. Зарим нэгүүдийн хийсэн гэдэг хараагаад явж байна. Энэ Христийн үндэсний баяртай бас холбоотой ихийг гэрэлтүүлцгээ гэдэг аяыг бид бас жил болгон ингэж хэрэгжүүлдэг учраас энэ аяныхаа хүрээнд бид нэр он тусдаг энэ аяыг хэрэгжүүлж явуулах юм. За 12 сар бол Христийн үндэсний баярын сар байдаг. Энэ нь өвдөх сар. Тэгэхээр өнөөдөр бид нэр Иесус Христийн хожимын гэгээлтүүдийн сүмийн гишүүдийн хувьд хүмүүст хүнсний багц тарааж байна. Маргаашнаас хатуу хөл хорой 14 хоногийн хугацаатай тавигдах байгаа учраас тэрнээс өмнө бид нэр хүнсний бэлдсэн хүнсний багцуудаа хүмүүс тарааж өгөхөөр бэлдэж байна. Тэгээ энд нь бол ойр зургийн хүнсний бүтээгдэхүүн болох шар будаа, цагаан будаа, гуурил, төмс, ногоо гэх мэт маш олон зүйлүүд байгаа. Тэгээ энийг бид нэр яг энэ голомжинд таарж байгаа дурын хүмүүст өгч баярлуулж байна да. За тэгвэл баяраа зогсон уу? За байж энэ шиг болчих юм. Нэг гэрүүлийн хоёр. Ямар хин бэ? Оюутдаг атомч ихтэй хоёр юм. Окей, за. Энэ комод амт бийгүү. За энийг хараарай. Энд Иесус Христос хожимын гэгээлтүүдийг хүргэж байгаа. За энэ сүмийн хүнсний багц шүү заяа. Энийг та нар онгоцгод хардаа ер нь ямар ч хүн байх шиг байна. Хараад үзсэн. Баярлалаа. Бид таадаг чинь. Оржино. Өргөд явдаггүй. За тэгэхээр 12 сар бол өвдөх сар шүү заяа. Христийн бэлэг болгож танад өгж байгаа. Энийг өвдөд аваа яваа. За. Баярлалаа. Тий, за нэр хингээ тань. Тань. За энэ бүсэн. За баярлалаа. Миний багтаа сабаа шүтээ. За За нэг юм бэлэг өгдөө бид сая боломж хүмүүс ямар ч байсан игээр явж байгаа хүмүүстэй Христийн бэлгийг өгч 12 сард ихийг гэрэлтүүлж байгаагийн аяны нэг хэсэг болгож байгаа. Нэг юм үйл явдал боллоо да.
Христийн бэлэг болгож бид нар танд нэг багц өгч байгаа юм шиг. За эндээс очиод Христийн багц өгөх юм. Танаа гэр ойрхон гэсэн тийм. Бид нэр за нэг Христийн багц. За нэг ойрхон бол төгөөлөд өгч юм уу? Христийн бүтээх юм байна. Харж байна. Миний энийг чи аав ээжтэй аваад авчаарай заа юу. Гай за тэгээ гүрэл. За ма энийг бийх үү? За ингээд болчих мөрөн дээр ингээд нэг гараад байна. Гэрчин хаана уу? Гэрчин хаана ойрхон уу? Хөргөж хөө. За нэг машин зов яваа. Юу нэг хаана би хөргөж өгөө. За чи ороо гэж хөргөж. За яваа. машин зов. Рамыг ингэж үргэлжлүүлдэг байна. Одоо үргэлжлүүлдэг байна. Аа үстэй Христийн эцний баярын мэнд хүргээрэй за. Сайн байна. Ханагийн хаана. Энэ үгдүү. 12 сард бид нар энэ Иесус Христос хожиггүй нэгэнтүүдийн сүмийн хүмүүс юм. Тэгээ 12 сард бэлэг өгдөг сар гэж бид нэр үздэг. Тэгээд маргааш одоо сар тахлын хатуу хөл өрөөнд орохоос өмнө хүмүүс хүнсний бараа түгээж яваа юм. Та тэгээд энэс нэг хүнсний багц авах сонирхол байна тань. Байх уу те? За тэгвэл ийшээ яваа юм дээр. За. Энэ гойсоо нэг. За энэ дээр ийм хүнсний багц хийж байгаа юм харж байна та те? Тийм байна. За энийг та тэгээд гэртээ аваад ороорой. За бид нэр Иесус Христийн хожим үеийн гэгээлүүдийн сүмийн гишүүд шүү дээ. За баярлалаа. За баярлалаа. Та даах уу? Даах уу? Хөргөж өгөх үү? Нэг гурил байна. За. Нэг гурил авах уу? Аавь. Барах уу? За. Даах уу? За баярлалаа. За баярлалаа. Сайхан баярлалаа. Өргөж үү? Мэндээ хийгүү. За. Опа. За. За баярлалаа. Энэ хамтараа үзсэн. За таньдаг ийм баг. Үгүй та баярлах уу? Баярлалаа яах вэ? Тэтгэл хэр байх нь? Баярлж байгаа. Би одоо байхад зургтай исах дэлгэргүй байхыг дэвчиж шүү дээ. За ингээд Христийн мэдсний баяраар танд энийг өгч байгаа шүү дээ. За бидний өгсөн эрүүдэг ачаалтай. За энийг хэр хайр. За манай өгсөн. Хатар амьдрэх юм байх тийм үү? Хатчихээ. Ja. Ja, det bare. Nu kommer du. Kom igen. Det är det. Det är ju vad som garchu det har. Ja, bara det. Ja. Байхгүй. Ja, баярлалаа. Ирүүдэгтэй. За. За. Авэдэх. За баярлалаа. Сайхан баярлалаа. Тэр асуудаг юу байхгүй. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа миний хүүхэд. Ирүүдэх ачаартай сайхан яваарай. Энэ юм угаадаа дэлхийн угаач. За бид нар энэ Иесус Христийн хожимын гэгээлүүдийн сүмийн хүмүүс байж байна. Ханд үеж таарч. Тэгээд Христийн мэдсний баяр 25-нд болдог. 12 сарын 25-нд энэний дагуу энэ үхний бэлэг байдаг. Тийм баяр байдаг. Тийм учраас та бүхэн хүнсний багтаар бэлэг өрж байгаа шүү. За баярлалаа. За ингээ хөдлөө бүгд энийг өгчээд.
За машин. За нэг хүмүүс энийг энэ дээрээ тавь. Усан явсан биш ээ? Харин санаанд болж байгаа. Хаад бичнэ. 여기 나라 있을 수 있다. 얼마나 베이스 이거라고 붙이는데. 오케이. 자. 안지. Нэг бас нэг ном байгуулсан. Энэ април хойд байна. 자, 자. санамсаргүй яг бахаа тэгээ уучлахтаа да. Иесус Христосоор биднээс туслалаа шүү дээ өөрхийг бас нэг. Тийм учраас та бүхэнтэй ажлын өндөр амжилт хүсье. ертөнцийн эзэн та бүхний дандаа ивэж явах болтугай. За, баярлалаа. Баярлалаа. Танаа хамт олж. За манай гişүүд маань ингээд нисхийн гэр хороод тавиар бид нар хүнсний багцаар үгээгээд явж байгаа. Тэгээ сая бид нар санамсаргүйгээр ерөнхийдөө яг хуу нөгөө хүргэх айлууд маань тодорхой байгаа. Гэхдээ зарим нэг айлуудаас мэдээлэл авсны үндсэндээ бас ээж нь байхгүйгээс зургуулаа амьдарч байгаа хүүхдүүд бас байдаг юм байна. Тэдний ахтай холбогдоод сая хайж гэрт нь ирээд ингээд хүргэж өгөөд байж байна. Тэгээд үнэхээр цагаа олсон тусламж болж байна гэж үзэж байна да. Хүмүүс бас ард түмэн бас нэлээд баярлж байна, талархаж байна.